Тэгэхээр бид нар бол уран зохиолын хичээлийн цаг хасахнаас тоогт яриаггүй. Хамгийн гол зүйл бол бид нар 1-5 дугаар ангид одоо Монгол хүүхэд бол Монгол хүн болж төлөвшөх, Монгол хүн болж төлөвшин суурна их хэлний чадвар гэж. Тэгэхээр их хэл дээр суурилсан Монгол хүн болох энэ хөтөлбөрийг бол одоо 1-5 дугаар ангийн 40 сургууль дээр сурч байна. Энэ дээр бол ялангуяа бид нэр тусгаалаад уран зохиол, монгол хэлтэй унших гэх юм тусад нь хичээлэхээс илүүгээр яаж хичээл хоорондын интеграц нэгдмэл байдлыг хангах вэ гэдэг. За иргэний усрал дээр уншиж байгаа тэр их нь уран зохиолын их байдаг. Тэр нь буцаад одоо төлөвшлийн боловсролын бусад зүйлүүдтэйгээ холбогддог энэ чиглэлүүдийг яаж гарах вэ гэдэг гол зүйл байж байгаа. Тийм учраас өнөөдөр олон хичээл орсноороо хүүхэд сайн болдог биш. Хүүхдээр өөрөөр нь одоо дүгнэлт хэлгүүлэх, үйлдүүлэх хүүхдийг оролцуулах гэдэг энэ сургалтын арга зүй технологио бид нар сайжруулах бол хамгийн чухал зав. Цаг нэмэгдлээгээд бүгдийг багш заадаг байх бол хүүхд чадварчгүй өнөөдөр бодтой байл байж байна тийм учраас бид нэр одоо эрхчлээс 1-5 дугаар үндсэн хэмжээнд бол ялангуяа их хэл суурьтай гэж. Их хэл гэдэг нь юу гэхээр цаашаа тэр хүний суралцах одоо гол суурь чадамж болж орж байгаа учраас бид нар 1-5 дугаар ангид яаж тэр их хэлний суурьтай бусад хичээлүүдтэй нэгдвэл байдаг энэ гол суурь чадамжийг олох вэ гэдэг тэр гол зүйлийг харж байгаа. Ингээд бид нар эхний ээлжинд бол одоо ши миний нутаг гэдэг 12 бодогтой шүлэг хүүхэд зөвхөн нэг одоо ингээл чэйжлэх ёстойлыг чэйжилдэг гэсэн бол хамгийн эхлээд хүүхдэд утгыг таниулах. Утгыг таниулсанхаа дараа тэрийг тайлбарладаг. Тайлбарласанхаа дараа тэр талаараа мэдээлэл цуглуулдаг. Мэдээлэл цуглуулсан зүйлээрээ математик бусад хичээлүүдээр одоо бодлого зохиодог тийм. Энэ байдлаар бусад одоо ялангуяа Монголын уран зохиол гарцаагүй одоо тэр судалж мэдэх ёстой шүлэг энэ бүхэл зүйлээр нь энэ хичээлүүдийн агуулгыг нэгдвэл болох гэдэг бол буцаад хүүхдэд чадвар болж байна гэдэг нь одоо бид нар ботой туршилт дээрээс харж болж байна л доо. Ийм учраас бид нар наацхан хүүхдүүдээр уран яруу унших гэдэг маань өөрийнхөө хэлж байгаа үгнийхээ утгыг мэдээд тэрэндээ ихтгэлтэй уншдаг, ярьдаг болох. Энэ гол унших, бичих, унснаа ойлгох чадвар ярих чадвар гэдэг энэ үндсэн дөрвөн чадвар дээр бусад бүх хичээлийн агуулгууд бол холбогдож байгаагаар цаашдаа бол бид нэр бага боловсрол болоод ингээд цаашаа дунд бүрэн дүүний боловсрол дээр бол гол анхаарал бол ингэж шат шатандаа чадрын хувьд бол арай ялгатай болж байна. Нэршлийг хассан болохоос ч бусад бүх хичээлд орон зохиолыг оруулах. Тэр нэршил гэдэг зүйлээс илүүгээр одоо бид нар юу гэхээр нэг оломжтой ойлголтоос салах хэрэгтэй болчиход байгаа юм л. Хүүхдэд өнөөдөр магадгүй хогны хичээл орё гэж нэг хүн ороод ирдэг. Тэ ахаад нэг ийм нэг хичээл орвол хүүхд сайн болчихгүй гэдэг биш. Хүүхдэд олох чадвараа тодорхойлоод тэрэндээ хүрэх агуулгуудаа илүү хоорондоо нэгдвэл нэгдсэн байдлаар тэр бүх агуулгыг хүлээж авах хүн нэг л байж байгаа шүү дээ. Хүн хүүхэд байж байгаа шүү дээ. Энийг хүүхдэд төв болгосон хүүхд төвтэй зөв хөтөлбөр суурилсан энэ хөтөлбөрийг л гаргаж ирж байгаа. Тийм учраас бид нэр тэр чадамжийг өгөхийн тулд ялангуяа энэ уран зохиолын хичээл, энэ ихүүд гэдэг бол бүх хичээлийн агуулга дотор орж өгнө. Тухайн одоо утга санаа тэр ямар нэгэн шилхооны ойлголт юм зүйлийг таньж мэдэж сурна гэдэг бол хүүхэд уншиж тэрийг ялган салгаж хийж бүтээл сэтгэлгээтэй байж уншиж тэрийг ойлгож ялгаж сурна гэдэг бол хүүхдийн суурь чадамж байгаа байхгүй. Тийм учраас энэ зүйлийг бид нэг одоо хичээлийн төрөл нэр төрлөөр хөөцөлдөг биш. Бүх хичээлийн агуулгад бол ялангуяа тэр ихүүд одоо суртахууны иргэний боловсрол гэхэд яг тэр чиглэлийн холбоотой их уран зохиолын ихүүд орж өгч байгаа гэдгээр илүү их нэгдмэл байх энэ гол зүйлүүдийг л гол баримталж байна. Гэхдээ жилээс жилд бид нэр илүү нэг сайжруулж, анализ хийж, дүгнэлт хийж сайжруулж авч явна л гэдэг. Нэмэлтээр сонгох гэдэг нэг авсан байсан ш. Тэр нь ямар ч. Нэмэлтээр сонгох гэдэг бол бид нэр юу гэхээр ахлах сургууль дээр л яригдчихэж байгаа. Дунд боловсрол дээр яригдчих. Тэгэхээр баг суур бүрэн дүүний боловсролын хувьд бол сонгох цаг нь анги дэвших тусмаа нэмэгдээ явж байгаа байхгүй. Тийм учраас сонгох цаг дээр бол одоо цаашдаа бид нар ялангуяа ахлах сургуулийг бол байгалийн ухаанаар хүүхд гүнзгэрч болно. Дээр нийгмийн ухааныг агуулга нь 3 төвшөнтэй байдаг. Тэндээс аль төвшнгөө сонгож авах уу гэдгийг ялгаж салгадаг болж энэ бол эрхчлээс бид нар боловсролтууд хийгээд эхэлчихнэ. Бүх 12 дахь ангийн бүх хүүхд яг ижилхэн агуулгаар үзэн явдаг ш. Гүнзгэрч байгаа нэмэлтээр судалдаг ийм чиглэл рүү л орох гэж байна. Уран зохиол хичээлээс гадна монгол хэлний зөв бичих дүрм баг шүү дээ. Одоо нэг үгийг хоёр янзаар бичдэг ч гэдэг юм. Энийг нөө журмалсан тойл бичих ч гэдэг юм уу. Энэ тал дээр та нэг хариулахгүй. Одоо жишээлбэл цээж гэдэг үг байна. Одоо өөр үгтэй эрвэхи гэдэг үгийг хоёр янзаар бичиж. Хүүхдүүд маань одоо цаашдаа уран зохиол хичээлд ингээд үзлээ. Хоёр янзаар ном бай одоо жишээлбэл энэ ном дээр нь цээж гэдэг чэгээр хэлсэн байг. Нөгөө ном дээр нь цэгээр хэлсэн байдаг. Энэ болгон дээр хүүхдүүд нэг тэгэхээр босор шулхааны яамнаас албан ёсоор журмалж гаргасан 700 үгийн одоо тойл байж байгаа журмалсан одоо үгийн 700 үгийн багц гарсан энэ үгнүүдийг бол одоо албан ёсоор яг тэрнийхээ дагуу дагаа явж байгаа. Нийтээрээ хэрэглэгдэх журмалсан толиг бол Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу бол манай эрдэмтэн судлаачид бол хамтран ажиллаж байна. Тийм учраас Монгол улс хин нэгэн зохиогч юм биш.
Монгол улсын хэл бичгийн хувьд нэгдсэн журмсан толтой болохоор ажиллаж байгаа энэ үл утгагүй нүдтэй хувьд нэгтгэж гарч ирнэ. Зөв бичгийн дүрэн бол бас нэгтгэж гарч ирнэ. Өмнө нь бол тэр сургуулийн сургуулах гэдэг байсан бол те энэ бол тодорхой хэмжээгээр сургагч зохиогчийн дунд одоо те уралдаан тендер зарлал зохиогч шалгарч ингэж явдагтай холбоотой янз янзын үе шатын олон нөхцөл байдлаас үүссэн байна л да. Тэгэхээр энэ бүхнийг цаашдаа бид нэг алхам шийдэж явж байна. Тэгэхээр инжлээс бол бид Монгол хэлний шалгалтыг нэгдсэн байдлаар авна гэдэг бол бүх хүний хувьд л их хэлний чадвар гэдэг бол бүх ерхий улс орны сургууль төгсөж байгаа болоод ихтэй сургууль эсгэж байгаа хүмүүс бол нийтлэг шалгуур болж шаардлага болж тавигдаж байгаа. Энэ мэтлэнгээр бид нэг өдөр шийдэхгүй махад үе шаттайгаар тодорхой хугацааны дараа бол их хэлний хувьд бол асуудлаа бид аль богино хугацаанд шийднэ гэж харж байна. Одоо тэгэхээр